манайхаа дараагийнхаа бичлэгтээ тавтай морил. За охин унтсан. За унтсан дээр нь гоё бичлэг хийж авах гээд. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр та 25 он дуусахаас өмнө энэ жилийн одоо vision board гэж нэрлэдэг шүү дээ. Ингээд өөрсдийн одоо мөрөөдлийн самбарч гэж нэрлэдэг. Тэрнийг он эхлэхээс өмнө хийсэн. Тэгээд хэрэг хэрэгжилттэй ямар их зүйлс сурсан гэдгийг бас та хэдтэй хуваалцах гээд би нэг дээр нэг Instagram дээр reel оруулсан чи арай л хэтэрхий богино байгаа. Тэгээд юус ингэ гэсэн поинтуудаа юусаа сайн ярьж чадаагүй. Тэрнээс өмнө та эднийг хартаа. Sony-гийн юм хөөрхөн камертай болсон. Та харуулна заяа амар хөөрхөн. Нэг утас шиг биш яг нэг ингэ одоо та хартаа. Оо. Тэрэ. Энийг ингэ хэрэглээд байгаа амар хөөрхөн. Нэг жоохон бахад манай том ихч анх удаа ажилд орчиход анхныхаа цалингаар ингээд гэрт ийм Sony-гийн амар том юм саар телевизээр авч ирсэн юм. Одоо хүртэл надад бүр амар том санагдсан байна. Ихчтэйгээ хамт би ингээ яваад би тэр үед чи битгүүд нэг 6 7 молоо тавьж дөө эсвэл нэг тэр хацаал настай байсан. Тэгэл манай ихч маань ажил хийгээл анхны цалингаараа гэрт ингээл Sony-гийн зураг таваад. Ямар мундаг юм бэ? Би ч гэсэн ингээл ажил хийгээл ингийн сак боддог байж үлээ. За энэ жилийн миний мөрөөдлийн самбарын онцгой их маш олон ухаарлуудтай мөрөөдлийн самбар байлаа л да. Тэгээд яг уу таад маань одоо би ингээд дэлгэцэн лаптопныхоо дэлгэцэн дээр ингээд тавьсан. Тэгээд ийм таад санаж байгаа бол би 25 он эхлэхээс өмнө 24 онд ингээд нөхөртөө ингээд ийм presentation бэлдээд тэгээд энэ жил манай гэр бүл ямар зүйл зорж байгаа вэ гэдэг ингээд presentation тавиад vision board танилцуулж ирсэн таад сонирхон бол миний Instagram руу ороод үзээрэй. За тэгээд энэ жилийн миний мөрөөдлийн самбар болохоор юугаар амар өөр байсан бэ гэвэл манай ингээд sales group гэдэг манай ингээд эсийн бүлгийн охтууд маань дунд нь тийм нөө шалгаруулалт явуулдаг ч юм уу те яг дедлайн заасан сүүлийн хугацаа заасан юм даалгавруудтай манай шок огч маань удирдаад тэг айгуу гоё ийм групп чат жилийн турш ингэж авч явсан. Тэгээд тэрэн дээрээ бид хэд ингээд жил хэлхээс өмнө хамтдаа dream board бүх ингээ охтууд маань цогтаа хийгээд тэг ганц хийгээд зогсоогүй. Ингээ сар ихний ээлжин сар болгон ингээд нөгөө сараа дүгнээд юу ойлгосон юу суралцсан нөгөө dream board-аас хэр их зүйл ингээ хийсэн тухайгаа ингээд нэгэнтэйгээ хуваалцаал ингээд zoom call хийдэг тийм нэг гоё групп чат групп байсан баггүй. Тэгээд сүүл рүүгээ битгэд бас яг сар болгон нөгөө нэг дүгнэлт хийхэд хугацаа дэндүү ойрхон болоод дараа нь ингээ үлрэл болгоноор ингээ хийгээд 3 сараар гэсэн үг шүү дээ. 1 2 3 сар нэг дүгнэлт одоо 4 5 6 сар нэг дүгнэлт 7 8 9 сар нэг дүгнэлт гэдэг юм уу. Тэгээд би бүр ингээ айгүй чухал юм гэж ойлгосон л доо энэ жилийн мөрөөдлийн самбартай. Тэгээд миний мөрөөдлийн самбар одоо яг энэ жилийн vision board дээр маань одоо зорино гэсэн зорилгоудын маань ерөнхийдөө нэг юм 90%-тай биш 80%-тай биелсэн байгаа аахгүй юу. Бүргээ 100% биш. Тэгээд эндээс би ингээ юу анзаарсан бэ гэхээр бид нар ингээл одоо юу бүр яг ингээл 100% ингээл бүх юм ингээл дамжуулчих гэж юм уу хийх гээд одоо чинь миний одоо нэг юм онцлог байгаа байхгүй ингээ бүх юмыг ингээ 100% бүрэнгүүцэд ингээ дуусчааж ингээ амар гоё юм relief ингээ сэтгэл ханамжтай мэдрэмж авдаг. Тэгсэн чинь энэ удаагийн миний dream board нь болохоор нэг 80%-тай битгэд одоо яг төгсгөлийнхээ уулзалтыг хийгээгүй тэрнээс өмнө нэг 49 хоногийн өмнө битгэд уулзалт хийгээд үлдсэн 49 хоногтоо яаж одоо илүү нөө дутуу юмнуудаа хийж гүйцэтгэх вэ гэдэг ингээд zoom call хийсэн. За тэгээд тэрэн дээр бас яг ямар зорилгууд тавиад хэдэн хувьтай биелсэн байна гэдгийг бас ярилцсан байхгүй юу. Одоо жишээлбэл ингээд бүлгүүдэд хуваагаад одоо эрүүл мэнд, хобби, тэ гэр бүл, аялал, за санхүү гэдэг ингээд тэр болгон дээр хэдэн хувийн хальцтай байна гэдгийг ингээд дүгнээ авсан л та. За тэгээд энэ жилийн хувьд болохоор яг миний хамгийн чухал ойлгосон зүйл нь болохоор ингээд мөрөөдлийн самбар дээр миний vision board дээр тэ нэг алсын харааны самбар дээр бичсэн зүйлс заавал 100% биелэх алдгүй юм байна гэдгийг би бүр ингээл амар ойлгосон л доо. Тэгээд юусэн ингээд 100% биелж ижил би энэ жил амар хангалттай сайн байлаа. Эсвэл ингээд 100% биелээгүй бол би муу байлаа гэсэн үг юусоо биш юм байна гэдгийг ингээл амар ойлгоод зарим зүйлс хугацаа хэрэгтэй, зарим зүйлс бүр ингээд яг замаасаа ингээ анх жил хэлж байхад би юм хийн гэж бодож исэн бол тэр нь бүр ингээд өөрчлөгдөж болно. Бүр ингээд өөр зам руу энэ жилдээ арай одоо өөр зүйлийг хийх боломжтой арай хойшлж болно гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлсүүдийг би ингээд амар ойлгоод тэгээд өөртөө илүү жоохон юм зөөлөн
хандаж хэлсэн гэх юм уу. За зөөлн нь чи юу хий одоо юу хийндэ өөрийнхөө залхуугаасаа болж хийгээг бол тэр чинь бол миний 100% миний одоо буруу шүү дээ тий. Тэгтээ нөгөө нэг одоо гаднах нөхцөл байдал тий одоо боломж бололцоо. Тэгээд яг тийм нөгөө нэг улиралдаа ингээ болох юм болохгүй зүйл юм гэж бас ингээ байд юм байна. Тэгээд зарим зүйл бүр үнэхээр цаг хугацаа хэрэгтэй юм байна. Тэгээд тэр цаг хугацаа хэрэгтэй байгаа зүйлд ингээ цаг хугацааг нь өгөөд тий тэгээд хийж болох зүйлсийг ингээ хийгээд явах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг ингээ ойлгосон. Тэгээд та хэд санаж байгаа бол би нэг 21 он ч 22 онд бас он гаргаж байгаа. Тэгээд өсөлт хөгжилтийн талаар би ингээ Instagram дээр reel хийжсэн. Энийгээ би бас олж үзээд тий бас тэрнээсээ зөндөө юм ингээл ойлголоо л да тий. Тэгэл бид нар ингээл өсөлт хөгжилт ингээл он солигдохтой холбоотой ингээл амжилт ололтуудаа ингээл тоолдог шүү дээ тий. Гэхдээ яг үндэ ингээл амжилт ололт ингээл байгаа нь зөвхөн ингээд өсөлт хөгжилт гэсэн үг биш байхгүй юу гэдэг бичлэг ингээ хийсэн байгаа байхгүй юу. Зарим өсөлт хөгжилтүүд ингээд доошоо хэлбэртэй ч байж болно. Зарим өсөлт хөгжилтүүд дээшээ хэлбэртэй ч байж болно. Зарим өсөлт хөгжилтүүд ингээл юм дээшээ доошоо апсан дагав хөгжилтүүдээ ингээл ийм хэлбэртэй ч байж болно. Бүгдээрээ л яг адилхан ажилгүй тэр муу тэр сайн гэсэн юм байхгүй адилхан тэр жилд ингээл хичээсэн тэр жилдээ ингээл хийх гэж зүтгэсэн тий ингээл урагшлуулах гэж зүтгэсэн одоо он жил өдрүүд байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо миний харах үнцэг бас ингээл өөрчлөгдөж байна л да энэ жилээс жилийн vision board-оос тэгээд тэрнийгээс хайдад ингээл хуваалцаж байгаа юм хайдаг бас ингээл урамшуулах гэх тий ингээ босгон байгуулах гэдэг. Одоо миний YouTube channel, Instagram бол ингээл дандаа л гоё гэрэлтгийгээтэй тий. Ингээ тгий ингээл бүх юм харах өнцгөөс шалтгаалт юм байна. Хамтдаа энэ талаас нь харъя, тэр өнцгөөс нь харъя гэл ингээл өөрийнхөө амьдралыг хатуу өнцөг энтрийгээ таагддаг ингээл тасалтгүй хуваалцдаг шүү дээ тий. Тэгээд яа би бас тэрний хэлэх гэсэн зарим зүйлс хугацаа хэрэгтэй. Яг хугацаа хэрэгтэй байгаа зүйлс цаг хугацааг нь өгөх хэрэгтэй. Заавал тэр хугацаанд би биелүүлнэ гэдэг ингээл болохгүй юм болохгүй л зүтгээд ахаад ингээд өөрийн чинь сэтгэлийн хувьд чинь ингээл амар хэцүү. Тэгээд нөгөө нэг ерөөсөө юмны ард гарч байгаа юм шиг мэдрэмж авахгүй байгаад хаа ингээл улмал нөгөө нэг хийх гээд байгаа юм хийж чадахгүй ингээл хойшлуулаад тэгэл burn out болоод дуустдаг санагдаад байгаа. Тэгэхээр ерөөсөө тийм биш тий. Тэгээд тэрний ингээ гол тод жишээ нь болохоор энэ 25 оны 100 манай гэр бүлээрээ хамтдаа ингээд Монгол руу явна гэсэн айгүй том төлөвлөгөөтэйсэн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг би өөрөө төрөөд ч удаагүй байсан. Охин маань энд төрөөд ч удаагүй, би ирээд ч удаагүй нөгөө нэг democracy бичиг баримтын тэртэй холбоотой аюул олон ажлууд гарч ирээд тэгээд тэрийг хөөцөлдөхөд бас цаг хугацаа ихтэйсэн учраас энэ 100 очиж чадаагүй. Тэгээд нөгөө өвөл болгоос очихгүй тэр одоо тавтаа гэдэг хүүхэд өвдөн штэ тий. Тэгээ бас манай нөхөр маань бас ийм одоо Монгол шиг тийм хүүтэн цаг агаарыг бол ерөөсөө үзэж байгаагүй. Энд бол ингээл бараг жилийн 2 улиралтай юм шиг л энд бол нэг амар засмаас ороод байхгүй. Тэгэл яг тухайн үед би ингээл энэ 100-стай dream board дээр тавьсан шиг ингээл энэ зорилгыг биелүүлж чадсангүй гэж санаагаар унаагаад сэтгэлээр унаад гэсэн чинь тийм юм биш л байсан юм билээ л дээ. Тэгэл дараацсан очиж чинь бараг ингээл доор солигдох чинь тий амар очиход бүр ингээл хаяанд ирсэн байна ингээл бид нар ингээл манай гэр бүл ингээл бэлтгэл ажилд орсон байгаа ахгүй юу тий. Тэгэн готой л тэр чинь нөгөө нэг тухайн мөчтэй бол ингээл амар forever тий ингээл эзэж болохгүй юм шиг ингээл мэдрэмж төрөөл ингээл санаагаар унж байгаа шүү дээ тий. Тэрээс тийх хэрэггүй юм байна тий зарим зүйлс ялцчихгүй ингээд надаас шалтгааллахгүй гаднах нөхцөл байдлаас шалтгаалаад хойшлох урагшлах өөрчлөгдөх зүйл гарч ирнэ. Тэгээ тэр болгоныг ингээл дотроо оруулаад тий өөрийгөө core memory-д оруулаад би сайн би муу гэл ингээл өөрийгөө шүүгээл шүүмжлээл сэтгэл санаагаар унаад байх юм уус биш байгаа байхгүй. Тэгэл хэрвээ чи өөрийгөө ингээл шүүмжлээл одоо ингээл байгаад ах юм бол ерөөсөө тэр баг ингээд waste of time тий бүр ингээд цаг хугацаа бүр ингээд өрн таран хийгээд байгаа байхгүй юу хийж бүтээх орно. Тэгхгүйгээр яг болж байгаа зүйл дээр анхаарал. Тэгвэл энэ төлөвлөгөө жоохон хойшилчлаа. Тэгвэл энийг оруулж ирээд энийг хий тэрмэтргээл ингээл улмал ингээл ирч хүчтэй ингээл явах юм байл л дээ. Тэгэхээр guys та хэдийгээ би ингээл урамшуулмаар байна. It's okay to зарим зүйлс ингээд хойшилж болно. Зарим зүйлс урагшилж болно. Зарим зүйлс өөрчлөгдөж болно. Тэр чинь юусоо чиний сайн муутай холбоотой зүйл биш шүү. Харин ч эсрэгээрээ хэдүүлээ гоё ингээд өөр өнцгөөс хараад тэгээд 26 ондоо юу хийх вэ? 26 оныгоо яаж гоё ирч хүчтэй эхлүүлэх вэ? 26 ондоо яаж нөгөө нэг одоо илүү бодит realistic зүйлс ингэж одоо листэндээ тавиад тэгээд тэртэндээ ингээ хүрэх вэ гэдэг ингээд болох бүтэц зүйл дээр анхаарах юм бол life is
шүүд байгаа байхгүй юу. Тэгээ тэр бодлоо та хэвээр хуваалцгаая. Тэгээд яа дээрээс нь нэрээ 25 оны миний dream board-ын дээр no sugar challenge гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр энтрийгээ хийсэн. Тэгээд энд ирээд бас нөгөө нэг өөрөө ээж болооч тэр бас ингээл амар бүх зүйлийг ингээл амар өөрөөр хавдаг болж юм л доо. Тэгэл нөгөө нэг ихнэр болохоор ч бас ингээл гівхий. Тэ нөгөө нэг эрүүл хооллолт энэ төр чинь 100% ихнэрээс ингээл би ингээл манаж хийх юм бол бүх ингээл амар гоё болж байгаа. Тэгээд тэр чинь нөгөө нэг зөвхөн одоо no sugar гэхээр чихэр жимс чихэр мэхэртэй холбоотой зүйл биш байгаа байхгүй юу. Тэр чинь одоо ингээл хоолнд орж байгаа амлагчнаас ихсүүлэл ингээл дотор ингээл нэмэлт сахар махар орж байгаа тэр энэ төрийг ингээл хасгаас ихсүүлэл яаж илүү simple ingredientsтэй те одоо энгийн орц найрлагатай гоё амттай гоё шинэтэй хоол үр хүүхэд нөхөртөө энэ төр хийж өгөөч гэдэг юм уу нэг тиймэрхүү талмал дээр ажилласан юмнууд бас зөндөө байлаа. Тэгээ охин маань бүр нэг нас хүрээд алхаад мөлхөөд алхаад одоо бүр гүүгээд тэгээд нэр аягүй том болж байна. Тэгээ дээрэс нь манай хаан би та ядад нөгөө харуулъя. Бид уйлрал болгон дээр бид нөгөө нэг зургаар дүгнээд тэгээд тэрнийг ингээ хоорондоо ярилцаа явсан ах. Тэр бол бүр үнэхээр үр дүнтэй арга байсан. Тэгээд юу болоод юу болохгүй байгаагаа хүн мэдчихээр тэр дорн засаа явчихд юм билээ. Тэгээд тэрхүүгээр бүтэн жил нэг тиймэрхүү юмд хүрэндээ гэж он их л хэднийг биччихээд баг юу бичснэж санахгүй он дуусгаад баг ингээ хэрэгцсэн зүйл бүр байдаггүй шүү дээ. Тэгэхээр яг тийм бишээ. Ингээд уйлрал болгондоо сар болгондоо дүгнээ явчихаар бас нэг юм амар сайн ойлгосон. Ингээл энэ сар ингээд би юу ч хийгээгүй юм шиг мэдрэмж авдаг хэрнээ бүр амар олон зүйлийн гарцсан сарууд бас надад зөндөө байсан. Тэгэл би ингээд сар болгоноо дүгнээл ингээл яг зурган байдлаар хараад тайлан энэ төр бэлдээл ингээл яаж амар appreciate хийгээл тэг бүр амар талархаад вау энэ сар чинь бүр ямар олон хавц дэвшилтэй зүйлс бүр ингээд тохиолдсон юм бэ. Бүр ямар гоё юм бэ. Би энэ 7 хоногт ийм юм хийсэн юм биш үү? Би энэ 7 хоногт ийм юмны ард гарсан юм биш үү гэж улам тэрнийг ингээд харахаараа бүр ингээд уран зориг ороод за тэгвэл дараа сард яг энэ ажлын ард гарыг. За дараа сард яг ингэ тэгээгээл бүр ингээд тэр мотивацтай бүр явчихж байгаа байхгүй. Тэгээ тэр надад бүр амар таалагдсан. Та хэд маань 26 онд бас тэрнийг хийх гэж үзээрэй. Тэгээ минийс 25 оны нэг төлөвлөгөө нь бол ингээд YouTube channel хийх байна. Тэгээд яг эндээ хийгээд ингээд явж байгаад амар enjoyed чинь ер нь тэгэл амар нөгөө нэг expectation том байхгүйгээр угаасаа л альва нэг аккаунт янз бүр хэмээн хөгжүүлэхэд цаг хугацаа хичээл зүтгэл ордог. Тийм болохоор тийм амар зүг өнцгөөс хараад ер нь уртаа хийгээл яваад ах зүг юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байгаа шүү. За тэгээд таадтай энийг хуваалцъя гэж бүрчийн сэтгэлээсээ бодон өнөөдөр энэ бичлэгээ хийлээ. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа баяртай. Тэгээд тэгснээс би нөгөө нэг утаснаас илүү бас энэ нөгөө нэг энэ камер ашиглаад ингээл нөгөө нэг зураг мургаа ингээл чухал зураг. Энэ чинь одоо нөгөө нэг memory cardтай шүү дээ. Тэрнийг ингэ зураг ингээл амар enjoyed байгаа би таад энэ авсан зургуудаа харуулнаа заа. Амар so cute. За тэгээ тэрнээс өмнө бас хэлэх юм чинь байгаа лээ. Бүр яг сая нэг юм бодож ирсэн байгаа. Тэгээ ямар бичлэг бас үзмээрээ энэ төр та хэлээрээ за тэгээд энд өстөө ярих юм бас дөндөө байна. Тэгээд ер нь YouTube channel дээр бичлэгээр ярих дөө гэж бодсон. Instagram дээр биш. Ер нь Instagram чинь тэгэл амар юм short видео л явдаг болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр ингэж гоё чин сэтгэлээсээ яг ингээд хүнтэй ярьж байгаа юм шиг тийм контент хиймээр байгаа байхгүй юу? За тэгээд 26 оны сарын суудын бичлэгийг хараад баярлах баха. Явчихсан. Нийлчихсэн бичлэгний хатсан баяртай байна. Тэгээд ингээл step by step тий. Татхан алхмаар. Тэгсэн шүү дээ хэдүүлээ. Тэгээд дараагийнхаа видеогоор уулзлаа.